туршилт 6. Энэ туршилтаар шүүх болон ууршуулах арга ашиглан уусдаг ба уусдаггүй хатуу биетийг уусмалаас ялах болно. За тэгэхээр одоо бүгдээрээ усанд уусдаг болон уусдаггүй бодис хөлж холимгоо бэлтгэе. Эхлээд 25 мл уус өвч буюу ямар нэгэн ионы холцгүй нэрмэл усыг хэмжээ цилиндрээр хэмжиж авна. Усанд уусдаг хатуу биетээр натрийн хлорид буюу хоолны давсыг сонгон авч 10 г хийж утгахад давс усанд бүрэн уусч гомоген буюу нэгэн төрлийн холимгийг үүсгэнэ. Харин усанд уусдаггүй хатуу биетээр сайтар цэвэрлсэн гол хэлснээс мөн адил 10 г авч утгахад эс усанд уусахгүй буюу нэгэн төрлийн бос гетероген холимгийг үүсгэнэ. Холимгийг ялгах салгах аргад ашиглах штативыг өгсөрч бэлэн болгоцгоё. Шүүлтүрийн цаасыг нуулахдаа цаасыг голоор нь нугалж, дахин голоор нь нугалж, бүтэн дугуй хэлбэрийн дөрвний нэг хэмжээтэй болгоно. Нугалсан шүүлтүрийн цаасыг 3-1 харьцаатай дэлгэж, юулуур дээр нэрмэл усны оролцоотой нааш тогтооно. Дараа нь холимгийг шүүж эхлэнэ. Ингэхдээ элс буюу уусдаггүй хатуу биет нь уусмалын дор тунсан байвал гутгаж сайтар хольж өгнө. Юулуурын доор уусмал шүүгдэж дуусгаа болох хүртэл шүүх процессыг явуулж, уусмал дахин шүүгдэхгүй болох үед шүүх процессыг дуусгаж юулуурыг салгаж авна. Шүүгдэс буюу шүүгдэж гарсан уусмалыг салгаж, шүүлтүрийн цаасанд үлдсэн уусдаггүй хатуу биет элсийг хатаан, харин одоо шүүгдэж гарсан уусмалыг ууршуулцгаая. Ууршуулахдаа спиртийн дэнгийн улбар шаардвал асбестын торны доод хэсэгт хүрж байхаар байрлуулж, асбестын торон дээр ууршуулагч аягийг тавьж бэлтгэнэ. Уусмал ууршиж дуусгад өгөж өтгөрж эхлэх үеэр спиртийн унтрааж өөрөө ууршиж дуусах хүртэл нь хүлээнэ. Ууршуулсны дараа ууршуулагч аяганд үлдсэн давсны талст болон хэмжээг анхны дээж давстай харьцуулж харж дүгнэцгээе. Голын элсээ бүгдээрээ шүүх аргаар ялгаж авсан. За хоёр албаа голын элс маань ялгаад гараад ирсэн байна. За хоолны давсаа ууршуулах аргаар ялгаж авсан. Хоолны давс маань ууршуулагч аягны ханад болон ёроолд талст хэлбэрээр ялгарч гарч ирсэн байна.